Хүннүү хотын захирагчийн ажлын алба, Хүннүү хотын хөгжлийн корпорац. Нийслэлийн шин дагуул хот болох Хүннүү хот нь олон улсын 4 ангиллын нисэх буудал бүхий стратегийн ач холбогдолтой байрлалд орших 2-6 цагийн нислэгийн зайд 3.2 тэрбум хүн амьдарч байгаа Аз Европыг холбосон босоо тэнхилгийн AH3 авто зам төмөр замын сүлжээгээр холбогдсон цаашид холимог тээврийн зангилаа аялал жуулчлал, дээвэр логистик, олон улсын санхүүгийн төв хот болох юм. Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор Хүннүү дагуул хотыг 150 мянган оршин суугчтай, 80 мянган ажлын байртай, төр захиргааны нэгдсэн цогцлбор, их дээд сургууль, оюутны хотгон, дээвэр логистикийн нэгдсэн цогцлбор, эдийн засгийн чөлөөт бүс зэрэг нийслэлийн тусгай чиглэлийг хэрэгжүүлэх, иргэдийг ажиллаж амьдрахад таатай орчин нөхцөлийг хангасан ажил олгогч 20 минутын хот болгон хөгжүүлнэ. Хүннүү хот нь ухаалаг, ногоон, тогтвортой хот төлөвлөлтийн зарчмыг баримтлан хөгжүүлнэ. Эрчим хүчний хувьд нар салхи, газрын гүний дулааныг ашиглах бөгөөд усыг дахин ашиглах, хотын хог хаягдлыг дахин боловсруулж, өндөр технологи, дэвшилтэт тээврийн систем бүхий байгаль орчин дээлтэй технологиг хотын бүтээн байгуулалтад нэвтрүүлнэ. Хүннүү хотыг 31500 га эдэлбэр газарт төлөвлөж байгаа бөгөөд 1000 га талбайд эдийн засгийн чөлөөт бүс, 3000 га талбайд хотын төв, засаг захиргааны бүс, 506 га талбайд оюутны хотхон судалгаа шинжилгээний бүс, мөн 1000 га талбайд тээвэр логистикийн бүс, 2400 га талбайд олон улсын Чингис хаан нисэх онгоцны буудал зэргийг тус байгуулна. Хүннүү хотын бүтээн байгуулалтыг төр хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаагаар гүйцэтгэх бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 76%-ийг дотоод гадаадын хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулна. Хүннүү ухаалаг, ногоон, тогтвортой хотын ирээдүйг хамтдаа бүтээе. Хүннүү хотын захирагчийн ажлын алба.